Тэр чинь үнэн үү? Тийм ээ, тэр үнэн. Дөчин 5 дугаар анги. Ингээд юу болоод байна? Би ч гэсэн ойлгохгүй байна. Хааны хатны зэрлэг гэсэн шүү дээ. Тэгхэн ч тэгсэн л дээ. Аднаа болохоор тайганчуудын газраас шийдэлсэн юм шиг дүр эсгэж бидний нүдийг хураад цаагаараа жангом өвчний шалтгааныг олж мэдснээс гарцаагүй. Хааны хатны зэрлэгээр үү? Тийм ээ. Тэгвэл бидний амнаас жангомын гарт байгаа гэсэн үг үү? Одоохондоо. Юу? Тэр хүүхэд амьд байсан хэрэг үү? Тийм ээ. Минь жонхоогийн хэлснээр бол хааны хатны зарлиг юм байх. Тэгээд байдал хаашаа жиргэж мэдхээр юм шиг санагдаад энийг байцаан шидэх газар тушаах гэж байснаа болчихлоо. Зөв юм хийсэн байна. Ингээд юу болсон юм болоо? Хааны хатан ордны хууль цаазыг зөрчиж тийм хэрэг хийсэн юм шиг байна. Чаа хатны гэр бүлийнхнийг яах вэ? Байдлыг харж байгаа суллагдмаар янзтай бол бид нар бошуугын төрүүлж гаргаж авах хэрэгтэй. За, мэдлээ. Бүр хөдөө байдаг аав дээр очиж авчирлаа шүү дээ. Энэ нөгөө Жан Жунган гэдэг хүний бичсэн судрыг бүгдийг авчирсан биз? Тэгсэн. Жан Жунган гэдэг хүний бичснээс өөр сэрүүн хүчний тухай бичсэн судар Солонгост бараг байхгүй. Харин манай 8 дахь үеийн хулан зүг маань сайд байхдаа ангаах ухаан ихэд сонирхон судалж тухайн үеийн нэр зэгч шуугуулж явсан гинлээ. Бас манай 5 дахь үеийн элен зүг маань эзэн хааны их хотч болж нам судар зөндөөнийг бичиж үлдээсэн. Тийм болохоор Солонгост байдгүй судар манай гэрт байдаг юм шүү дээ. Энэ нөгөө Жан Жунганы бичсэн судар яг мөн биз? Мөн үү? Тийм ээ. Мөн байлгүй яах вэ? Наад чинь зөвхөн манай гэрт хадгалагдсан үлдсэн ховор судар байхгүй юу? Тэгэд юу гэж бичсэн байх юм? Энэ чинь юуны тухай судар уу? Жан Жунган гэж хүний бичсэн судар байгаамаа. Жан Жунган гэдэг чинь сэрүүн хүчний тухай судар бичсэн нэг алдартай отч мөн биз дээ. Харин бид нар яагаад урд өмнө энэ судрыг ерөөс уншиж үзээгүй юм болоо? Сэрүүн хүчний тухай бичсэн бус судрыг бодвол ерөнхийд нь товч сэрүүлэн бичсэн байдаг учраас нэг их юм санддаг байсан байх л та. Чи наадхан хаанаас болов? Бичих судрын хүрээлэнд байдаг нэг танд хүндээ эрдмийн санд байна уугүй үзээд өгөөгөө захиад орчихсон байсан чинь Аз болж байж тараад авчирч өгсөн юм. Тэгээд юмыг яаж мэдхүүгээд хараад сууж байна. Гэхдээ ерөнхийд нь бичсэн бол нарийн сайн мэдэх аргагүй юм байна шүү дээ. Гэхдээ энд бичсэн гол шинж тэмдгүүд нь ижил байна. Наинтон. Юу гээ? Жангом эргээд ирсэн. Юу? Жангом эргээд ирсэн гинэ. Юу? Жангом яг мөн байсан. Та бошоо очиж үзтээ. Чи тэгээд үнэхээр эзэн хааны өвчний шалтгааныг олж мэдсэн юм уу? Тийм ээ, эрхэм дээдсээ. Эзэн хаантай адилхан байнга сэрүүн өвчнөр өвдөж байсан хэдэн 10 хүнийг цуглуулж дахин үзлээ. Эзэн хааны тулсан өвчин сэрүүн өвчин биш вэ? Сэрүүн өвчин биш тэгээд юу гэж? Эзэн хаан сэрүүн өвчин тусаагүй байх үедээ завсар нь үе арьсан дээр нь улаан бижрүү турж цэврүү өсрөх батг гарах мөн өргөсөнд хатгуулж шалбарах төдийд тэр нь өрөвсөж идэлдэг байсан байна. Түгэж зогсохгүй зүү тавихад хүртэл арьсан нь өрөвсдөг байж. Тэр бүгд нэг өвчин байсан байна. Сэрүүн өвчин арьсны туурал хоёр бол өөр хоорондоо шинж тэмдэг нь адилхан өвчин. Эзэн хаантай өчүүхэн төдийч зөрөөгүй адилхан өвчтэй хоёр хүнийг би үзэж эмчилсэн. Тийм үү? Үнэхээр тэгсэн гэж үү? Тийм ээ, эрхэм дээдсээ. Өвчний цаад шалтгаан нь юу байсан бэ? Тэрнийг одоохондоо тэгвэл ямар нэртэй өвчин байсан бэ? Эзэн хааны зовоож байсан тэр өвчин ямар нэртэй өвчин байсан бэ? Өвчнийг олж мэдсэн боловч ямар нэртэй өвчин болохыг Энэ бол эсрэг нь.
Тэгвэл отчийн газрын даамалч гэсэн мэдэж байсан хэрэг үү? Бүр анханаас нь мэдж байсан юм биш ээ. Эзэн хаан байнга сэрүүн өвчин тусаад байгаа шалтгааныг судалж байгаад сэрүүн өвчин үгдэрч дамжирх юм бол урхаг үлддэг болохыг содроос олж мэдсэн юм. Тэр урхаг нь эсрэг юм байна. Содроос гинэ. Тийм ээ. Жан Жунгийн гэж хүний бичсэн содроос олж мэдсэн юм. Тэгвэл тэр содор дээр чинь яаж имжлэх тухайн байна уу? Тийм ээ эхэм дээдсэ. Сам Хуан Сашим тан хэрэглэсэн байна. Үгүй эрхэм дээдсэ. Яндан сагам гэдэг тан хэрэглэх хэрэгтэй. Элэг чи болон халуун цахиуснаас болж үүссэн өвчний шинж тэмдэг учраас элэг хатуурсан гэж үзэх хэрэгтэй. Тэр чинь юу гэсэн үг вэ? Элэг бөөрийн ажиллагааны дутагдал гэж үзэх хэрэгтэй. Арга их зоглож дээр нь бас төрийн хэрэг санаа тавьж чилээсээр байгаад элэгний хийх өрч элгийн бичгийг болон халуун хоёр хуралдсан байна. Байнга сэрүүлж арьсны цэврүүд тууралд өгсөөр байгаад тамиртынх нь барагдаж хэд сулдаанд орсон байна. Энэ өвчнөр өвчилжсэн хүмүүс бүгдээрээ сэрүү өвчнөр өвчилжсэн үнэн. Гэхдээ сэрүү өвчин тусгаас өмнө тууралд өгч байсан өвчтөн байгаагаас харахад зүгээр нэг сэрүү өвчний урхаг биш байж болох юм. Тэгвэл чи Жан Жунгионоос илүү сэрүү өвчний тухай мэддэг гэсэн үг үү? Тэгсэн юм шээ. Тэгээгүй юм бол яагаад судар дээр бичсэнийг үгүйсгээд байгаа юм бэ? Даамда. Бид нар тийм ярих гэж энэ цуглаагүй. Яриаг үг нэ? Даамда та тайвшир. Бид нар ч гэсэн тэр судрыг харсан. Хитрхи товч бичсэн байлээ. Тийм болохоор л тэгвэл та би болон Жан Жунгионоос илүү Жангумд итгэж байгаа хэрэг үү? Тийм үү? Тэгэж хэлээгүй байна. Бидний нэг ч удаа хараагүй өвчнийг Жангум нэмчихсэн байна. Тийм учраас илүү нухацтай андил гэж байна. Одоо бүр шин отож. Та нар яаж чад байгаа юм бэ? Болцгоо. Эзэн хааны өвчнийг бушуу идэх хэрэгтэй байна. Хатан ч гэсэн яаралтай эмчилгээний арга тавлахыг шаардсан. Тийм болохоор ерөөс ингэж шийдээ. Та гуруула дахиж эзэн хааны судсыг барь. Тэгээд дараа нь дахиж зөвлөлдөө. Энэ бол байж боломгүй зүйл. Таныг улаан цайн байсаар ухад танд мэдэгдэлгүй нэг муу отчид тийм хариуцлагатай ажлыг даатгаж байдаг. Тэр тусмаа ийм хэргийг хатан толгой мэдэн шийднэ гэж ямар ч хууль цаазанд байхгүй зүйл. Тэгээд одоо бүр нэг муу дорд эмэгтэй отч үгэнд итгэж эзэн хааныг эмчлэх болж байна уу? Яагаад ч тийм байж болохгүй? Тийм шүү. Тэр үнэн. Тийм шүү. Даамда эзэн хааны судсыг дахиад барьсан ч гэсэн бодол чи хിവэрэ байна уу? Тийм ээ эрхэм дээдсэ. Яалтчгүй сэрүү өвчнөөс болж үүссэн урхаг өвчин эсрэг нь байна. Өнөө хүртэл миний хийсэн эмчилгээ зөв. Одоо хийх гэж байгаа эмчилгээ ч гэсэн зөв. Жон отч юу гэж бодож байна? миний санахад элэг бөөрийн сулрал биш юм шиг байна. Тэгвэл Жангумын хэлснээр элэгний хатуурлаа. одоо шин отчийн санал их чухал болоод байна. Та юу гэж бодож байна? Миний бодоход элэгний хийх өөрч элэгэнд чих халуун хоёр хуралдаад тэгээд Эрхэм дээдсэ. Уусайд төшмөд нартай гадаа ирчгээд байна. Орол. Юу болов? Хата. Энэ бол байж боломгүй хэрэг. Эзэн хааны ариун бие лагшин бол алтнаач үнэтэй. Гэтэл нэг муу дорд эмэгтэй отчийн үгэнд итгэж эмчлэхийг зөвшөөрөх гэж байгаа юм уу? Та зарилга буцааж байгаа. Тэгээд бас албан ёсоор отчийн газрын даамлаар дамжуулж мэдчихэж болох зүйлийг уг ажлыг хариуцсан намайг болон
отчийн газрыг үл оошин хэрэгжүүлсэн байна. Тэгээд сая төшмөд нар таныг арай